Монгол улсад 12 жилийн сургалттай ганц сургууль байдаг нь International School of Улаанбаатар юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ сургуульд дэлхийн 20 гаруй орны 300 гаруй сурагчид суралцдаг. Хэр баргийн хүүхдийн давжурах босго биш гэх яриа байдаг. Учир нь маш өндөр шалгуураар энэ сургуульд суралцдаг юм байна. Сургууль шилдэг сурагчдаа шалгаруулж өнөөдөр хүндэтгэл гартууллаа. Би одоо энэ сургуульд 5 жил сурч байгаа. Тэгээд Монголд анх удаага National Merit Society, National Honor Society гээд ийм үйл ажиллагаанд хамрагдсандаа баяртай байна. Манай сургуульд нийт 330 гаруй хүүхдийн 7 хүүхдийг л авсан. Тэгээд энэ дотор багтаад ганцаараа Монгол авсандаа маш их баяртай байна. Ээж авдаа маш их баярлалаа. Тэгээд энэ сургуульд хүссэн хүн хүүхд болгон сурч чаддаггүй. Тэгээд надад энэ бүх боломжийг олгосонд баярлалаа. Шилдэг сурагчаар 10 дугаар ангийн сурагч Катрина Эдлтон, Риза Ханзелман, 11 дугаар ангийн сурагч Эрдэнэвлийн Урангоо Санки Он, 12 дугаар ангийн сурагч Суён, 11 дугаар ангийн сурагч Эрдэнэвлийн Урангоо Санки Он, 12 дугаар ангийн сурагч Суён Ким, Нэлин Рэмлогон, Дэри Йонг нар боллоо. Сурагчдын бусдыгаа үлгэрлэх байдал, сурлагын дүн хүмүүжил, нийгэмд үзүүлсэн өрөөгөөж удирдах, манлайлах чадварыг нь харгалздаг байна. Энэ сургуульд Англи, Америк, Герман гэх мэт гадаад багш нар багшилж, ганцааржилсан сургалт явуулж, дэлхийн жишгт нийцсэн сургалтын орчин арга зүгээр хичээлдэг байна.